Сайн мэцгэн манай хаан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ одоо сүүлийн үед энд маш ихээр явагдаж байгаа манифест буюу даалт ухамсарыг програмчлалт таны амьдралыг өөрчлөх боломжтой гэдэг бичлэгүүд маш их явж байгаа. Тийм учраас та өөрт хэрэгтэй манифест буюу тэр бичлэгүүдийг яаж сонгох вэ гэдгийг өөрийн туршлагаас та бүхэндээ хуваалцахаар боллоо. За тэгэхээр юун дээр анхаарах вэ гэхээр хүний одоо итгэл үнэмшлийн төвшин өөр байдаг. Та юунд итгэж байна? Яг тэр зүйлийг одоо бүтээдэг гэсэн үг. Гэтэл зарим хүний бичлэгийг үзэхээр танд нэг тийм итгэлд хүрэхгүй байна гэсэн үг баггүй юу? Тэгэхээр тэр бол таны одоогийн итгэл төвшний одоо хэмжээнд таарахгүй байна гэсэн үг. Тэгэхээр яг өөр тохирох одоо нэрэл би яг ийм хүн болчих чинь билүү те. Ер нь манифест гэдэг чинь одоо дандаа эерэг сайн тал руу нүрийг чинь гэж хуургаж өөрчлөе гэсэн зорилготой бичлэгүүд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл анх удаа би сонсоход би мөнгөтэй одоо би баян чинэлэг амьдран гэдэг манифест бичлэгүүдийг сонсохоор би ерөөсөө итгэхгүй одоо тэрийг хүлээж авч чадахгүй байсан. Гэхдээ нэг анхаарах зүйл нь одоо танд тохирохгүй байна, та үнэхээр итгэхгүй байна гэж байгаа боловч зарим тохиолдолд бас хүчээж болтгоо сонсчих юм бол тэр нь одоо дараагийн удаа сонсоол байх тусам та итгэж эхлэн гэсэн. Тэр итгэлийг бий болгох гэж энэ бичлэгүүд байгаа. Гэхдээ зарим хүмүүс бол таны итгэлийг одоо ингээд бадраахад нөлөөлөхгүй тийм бичлэгүүдийг бол хийсэн байдаг. Хитрхи одоо бүр даун болгодог ч юм уу тэр тухайн одоо энергийг мэднэ гэх юм уу. За энэ бичлэгийг үзэхээр би жоохон ч гэсэн эрчгүй ч авдаг, тайвширлыг авдаг, би чадна гэдэгтээ итгэдэг, би нэрэл ийм зүйлийг авчих юм шиг санагдаж байна гэсэн бичлэгүүдээ сонсон гэсэн үг. Тэгэхээр та өөр тохирох энэ даалт ухамсарыг програмчлах бичлэгүүдийг сонгохдоо өөрийнхөө дотоод мэдрэмжийг анзаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж өөрийн яг тэр хүсэж байгаа зүйлд ойртуулах бичлэгүүдээ олж чаднаа. Заавал тэгээд бүр ингээд хүчээр сонсоо тэр тухайн хүний хоолойны өнгөч таалагдахгүй гэж болно шүү дээ. Тэгэх юм бол дараагийн хүнийхээ бичлэгийг үздэг ч юм уу. Гэх байдлаар өөр тохирсон хүнээ тэр бичлэгээ зөв сонгоорой. Гол нь та өөрөө энэ дэлхийн ертөнцөөс юу хүсэж байгаа чинь чухал шүү. Юу хүсэж байгаа чинь тодорхой биш бол танд ямар ч бичлэг, ямар ч гоё програмчлалтай бичлэгүүд таалагдахгүй. Тэгэхээр та эхлээд өөрийнхөө зорилгыг тодорхойлоод би энэ амьдралаас би яг юу хүсэж байна, би тэрийг авах юм бол үнэхээр аз жаргалтай байж чадах уу? Тэр амьдралын хэм маяг надад таалагдах уу гэдгийг сайн бодож агаад хүсэх юм бол түүнд туслах арга замууд үргэлж гарч ирдэг шүү гэж хэлмээрээ. Тэгээд зорилго тодорхой болохоор одоо тэр цаанаасаа одоо энэ даалт ухамсар буюу бидний мэдэхгүй байгаа энэ квант ертөнцийн маань таны тэр бодлыг чинь биелүүлэхийн тулд ажилладаг гэсэн үг. Тэгэхээр та юу хүсэж байгаа тодорхойлоогүй ямар ч үр дүн гарахгүй. Яг баттай би энийг авч чадна. Өнөөдөр би энэ талаар ямар нэгэн мэдлэггүй байж болно, чадахгүй байж болно. Би түүнийг сурчна. Сураад дараа нь үнийг авч чадна гэсэн бүрэн итгэлийг бий болгоход энэ одоо манифест бичлэгүүд танд туслах гээд байгаа юм. Тэгэхдээ та одоо энэ бичлэггүй хамаагүй те өөрөө яг зорилготой өмж байж чаддаг болвол заавал энэ бичлэг сонсоод авах шаардлагагүй. Миний бодлоор бол энэ бичлэгүүд маань зорилгоо мартахгүй хахад тусалдаг гэх юм уу. Заримдаа мартчихсан амьдралынхаа ачаалал, ядаргаа одоо тэр бүх асуудлаас болоод би нэрээ үүний төлөө явж байгаа гэдгийг бүр мартцсан байдаг. Тэгээ сануулахын тулд та мөрөөдлийн самбар гэртээ хийж болж ийн өглөө босоод тэр самбар руугаа харахад за би ч одоо юуны төлөө амьдарч байгаа вэ? Юуны төлөө зорж байгаа вэ гэдгийг бас харах боломжтой байдаг. Одоо би аюу гоё тийм мөрөөдлийн самбар хийж явж байгаа. Одоогоор бол хөрвчин дээрээ яг хүсэж байгаа зүйлүүдээ наагаад бичээд тэгэл цайгаа ухаалхандаа хардаг, орой гэртээ ирээд хардаг, өглөө босоод хардаг. Тийштэй би чинь энэ зүйлийн төлөө явж байгаа шүү дээ. Тэрнийхээ төлөө суралцгаа зогсоохгүй. Өнөөдөр би ийм сурах хэрэгтэй. Дараа нь би ийм сурахтай гэдэг юм шүү. Тиймэрхүү юмудаа гэж
олж харж чаддаг учраас энэ зорилгыг чинь жоохон хүчтэй болгоход л энэ одоо бясалгал, meditation, manifest энэ хүмүүс одоо би ч гэсэн ингээд таныг ингээд зорилгоо битгий мартаач, та юу хүсэж байгаагаа мэдж байгаа үстэй, түүнийхэн төлөө яваач, хичээгээч, зүтгэж л гэж хэлээд байгаа. Хүний амьдрал сайжрах хэсэг нь тухайн хүний ур чадвар буюу одоо скиллээс хамааралтай байдаг. Та хэр ур чадвартай байна? Төдий чиний та амьдралаа сайжруулах боломжтой байдаг. Тэр ур чадвар сурах зүйлийг одоо ингээ хийхэд нөгөө тарих шинээр ажиллаж байгаа учраас маш их ядардаг, маш их нойр хүрдэг, маш их залхуу хүрдэг. Одоо тарих ч өөр аягүй тийм тухтай байдал дуртай учраас би энийг сурмааргүй, би зүгээр л ингээ юу ч бодохгүй баймаар ингээ таныг болиулах гэж оролдсон. Гэхдээ та энэ манифест бичгүүдийг сонсснороо үгүй би хийн, би чадна гэд итгээд ахаад тэр сурах, өөрийгөө чадахжуулах, өөрийгөө илүү их өсөлттэй байхад туслах зүйл рүү орж чадах тийм эрч хүчийг л олж авах юм л та. Тэгээд зарим эерэг үгүүдийг сонсох хэрэгтэй. Би бол хангалуун, би бол хий гэснээ хийдэг хүн гэдэг ч юм уу. Би бол хүчтэй. Зарим хүмүүс бол ганцхан үгээр л өөрийнхөө лид буюу зорилгыг хүчрхжүүлж чаддаг. Би хүчтэй, би чадна штэ. Би чадна гэдэг ганцхан үгээр бүгдийг хийж чаддаг ч хүн байдаг. Тэгэхээр та өөрийнхөө тэр хүчийг олж авахд туслах тэр арга барилаа олоосай л гэж хүсэж байна. За тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.